Сайн бацгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань та бүхэндээ ээлжид шинэхэн дугаараараа учран залгаж байна. Эгчдүүсийн хайр инэрлийг гэрчилж энэ цаг мөчид нар зинхэн хорвоод мэндэлсэн нандан сайхан өдрөн төгөөж байгаа. Хайртай дүү гэрэл туяада эгч нандан цэцгээс нь хэмээн хаягалсан чин сэтгэлийн мэдчилгээг хамтдаа уламжилж төрсөн өдрийн эзний баяр дээр баяр нэмцгээе. Мэдчилгийн үргэлт маань үргэлжилж байна. Энэ цаг мөчид ээлжид шинэхэн дугаараа ийм гоё цэцгийн баглаатай үргэлжлүүлэхээр хажуудаа гэрэл туяа хэмээх сайхан бүсгүйг гэрэл цацруулаад суулгасан учиртай. Юун түрүүнд энэ өдрийн мэнд хүргэе сайхан шинэлж байна уу? Баярлалаа. Сайхан шинэлж байна уу? За баярлалаа. Гадуур өстө сар шинийн баяр гэ түм түжигнэж бум бүжигнэж байгаа. Эдгээр өдрүүдтэй давхцсан таны хувьд бас нэгэн сайхан өдөр өнөөдөр тохиож байна. 3 дугаар сарын 5 гэрэл туяагийн маань хувьд ямар өдөр вэ? Төрс өдөр. За тэгэхээр ирсэн хэрэг явдал маань мэдээж таны нар зинхэн хорвоод мэндэлсэн нандан сайхан өдөр төрсөн өдрийн баяртай шууд холбоотой. Одоо хоёулангийн бичлэгийг үзээд сууж байгаа олон таньдаг дотны эрхэм хүмүүсийнх нэрийн өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргье. Баярлалаа. Нэг зүйлийг асууя. Мэдчилгээ ирсэн миний гарт ийм гоё твэр дүрэн баглаа. Тэгээд бас сэтгэлийн сайхан өгсөө байгаад танд гинтийн бэлэг явуулах хэрэгтэй хүн байгаа юу? Хүлээж байгаа хүн байна уу? Манай хүүхдүүд л хань ижил багтай гэж бодсон. За тэгэхээр хоёлаа энэ эргэлзээтэй асуултын хариуг илүү тодорхой болгох үүднээс манай нэвтрүүлгийн нэгэн зорилго байдаг. Бэлгийг бид жил бүрийн төрсөн өдрөөс авдаг шүү дээ. Харин энэ удаагийнх арай жоохон өөр байна. Бэлэг гэхээс илүү бидний хэлэх үг дэндүү чухал байдаг учраас анхааралтай сайн хөтлөгчөө сонсоосай гэж хүсэж байна. Тэр цагт бэлэгний учир бас хэн гэдг нь тодорхой болох юм шүү. За ингээд хоёлаа хамтдаа сонсъё. Ижилдэн дассан ихэр цэцэг шиг ээжийнхэн ингэрт эрхэлж өслөө. Алдраа жаахан наснасаа эхэлж амьдралын дурсамж бүхнээ хуваалцаж аавынхаа гал гуламтад жаргаж өслөө. Дэвж дэрвэх залуу наснд минь түшиг болог хэмээн дүүг минь бидэнд илгээсэн юм аа. Амьдралын жаргал зовлон бүхний нухчаанд ай сайхан биднийхээ гэрэл гэгээ болог хэмээн чамайг минь энэ хорвоод нарт хорвоод минлүүлсэн юм аа. Нэгэн эхийн хөвлийд бид бүрэлдсэн юм аа. Нэгэн эцгийн гал гуламтыг тойрч тоглож хүн болсон юм аа. Нартад бисийн түших нандан сайхан дүү минь чамдаа төрсөн өдрийн мэнд хүргье. Намрын навчир шиг гундаад суухад минь, намраа бороо шиг шаагаад урсахад минь, насан туршдаа л намайг түшээд авах дүүтэй хүн шүү дээ би чинь дэндүү баян гэж энэ цаг мөчид таны төрсөн өдрийн баярыг хуваалцахаар эрхэм эгч нандан цэцгийнхэн зүгээс энэ гайхалтай бэлгээр төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна. Баярлалаа. Та тэгээд эгчийн хайр ивэ шингэсэн бэлгийг танд өргөн барьж байна. Хүлээн авна уу? дэндүү тодхондоо гэврэн балчир нас миндэ дэхэнд жаахан тодордоо дэггүй хөрхөн дүү. Төрсөн өдрийн бараг анхны бэлэг болов гэж бодож байна. Одоо араас нь цуураад маш гоё дурсамжуудыг хамтдаа бүтээлцэх гэж байгаа. Тэгээд нандаа эгчийн зүгээс амьдралын маш гоё дурсамжийг бүтээлцэхийн тулд манай хамт олонд захиалгыг аль эртнээс л өгч өгсөн байсан. Ингэхдээ эгч маань онцолж хэлэхдээ амьдралын жаргал зовлон бүхий цаг хугацаанд үргэлж түшиг болог хэмээн ард минь хоёр сайхан дүү минь надад үлдсэн гэсэн. Тэгээ замбуу твийн орчлон зулаагаа гიშхэн төрөхдөө эдрэтийн орчлон эдээ нэг эмэгтэй дүүг минь нэг эрэгтэй дүүг минь биднээс булаан авч утсан. Гэвч тэдний минь ард бас биднийг түшиж үлдэх дүүнраараа их чинь үргэлж гойж та нарынхаа төлөө үргэлж хичээж явдаг юм шүү гэсэн. Одоо хоёулангийн дурсамжийн бичлэгийг бас онцгойлон үзээд сууж байгаа болов уу гэж бодож байна. Эгчтэй хандаж гоё талархал төвшөлттэй. За эгчтэй маш их хайртай шүү. Үдээ Эмэлүүч тоглосон багаас нэгсэлэн бид нар үдээ зэрэг хүн болгосон. Баярлалаа эгчтэй маш хайртай шүү.
гэрэлтэйгч хүний амьдралд нөгөө жаргал зовлон бүхэн дандаа ээлжилж байдаг учиртай шүү дээ. Тэгээд энэ сайхан дурсамжийн бичлэгт бас эжилдэн дассан дүүнэрээ их чинь дурсахыг чин сэтгэлээсээ хүссэн гэсэн одоо энэ дурсамжийн бичлэгтээ бас онцгойлон Нандан Баяр хаамын хонгор зүл нарыгаан дурсан санаж байгаа. Тэгээд тэднийхээ араас үргэлж сэтгэлийн зовниж явдгийг их чинь мэдэрч явдаг. Харин ханхааж үлдсэн арийнхын тэр их орон зайг үргэлж нөхөх гэж хичээдэг шүү. Битгий их уйлж, битгий их шамтраарай. Хэдүүлээ энэ бүхнийг таваад л гарах учиртай шүү гэсэн. За тэгээд айлчлан ирсэн нас наз жаргалаар дүүрэн байх болтгой их жахан дүүсийн нэвэл хайруулсан гэрэлтэй цацралтай эрхэм бүсгүй тань төрсөн өдрийн мэндийг дахин хүргэе. Сайхан баярлалаа. Баярлаа. Маш их баярлаа. Гинтийн сайхан бэлгүй байж таар барлаа. халлэрэн туулдаг чиглээ хайраар зөөлөрдөг хорвоо шүү дээ хайрлан амьдранда харанхуйг гүйгүүлсэн дүүтэлэмчэндээ дүүлэн нислээ чиглээ дүүгийнхээ хараас л холцсонгүй дээ дүүрэн амьдранда дүнсэх үлгүй нутагтай юмчэндээ хүүхэд насны дурсамжи